валютын зах зээлд их хэмжээний алдагдал үлээж гисэн үед хажууд байгаа хүмүүс дэмжихгүй байвал итгэл үнэмштэй улам илүү алддаг. Сайн байцгаана залуучуудаа. За миний би 9 жилийн хугацаанд олон улсын валютын зах зээлийг судалж байна. За энэ хугацаанд одоо агсан шатны хичээлийг бол маш олон хүмүүс заасан. Тэгээд валютын зах зээлд бас өсөлттэй уналттай олон жилүүдийг үдлээ. Анх валютын зах зээлийг судалж эхлэхдээ манай хамаатны ах OneCoin гэдэг одоо койныг надад анх танилцуулж ирсэн. Тэгээд OneCoin гэдэг койныг за ахын дүүнийг судлаад үзсэн. Нэг ийм койн байдаг. Чи нэг бага хэмжээний мөнгө хийгээд те энэ койноос ийм хэмжээний өгөөжийг авна гэж тухайн үед яг жоохон хөвгт бол бодоход маш их хэмжээний ашиг бол байсан. Тэгээд за судлаад үзьгээд ингээд судлаад явсан. Явцын донд OneCoin гэдэг зүйл бол худлаа скам зүйл байдаг юм байна гэдгийг бол ойлгосон. Ингээд явж байгаад биткойныг судалж эхэлсэн. За биткойныг судалж байгаа валютын зах зээл гэдэг энэ зах зээлийг бол судалж эхэлсэн. За ингээд валютын зах зээлийг судалж эхлээд миний хувьд маш богино хугацаанд их хэмжээний ашиг олдох юм байна гэдэг ийм шууд төсөөллийг хүлээлтийг ягаад ч юм одоо судалж байгаа, хайж байгаа хайлтуудаасаа шууд авсан л та. Валютын зах зээлийг судлаад би маш их хэмжээний ашигыг богино хугацаанд авах юм байна гэдэг ийм л одоо төсөөлтөй болсон. За ингээд валютын зах зээлийг судалж эхлээд анхныхаа депозитыг хийгээд цэнэглээд хийсэн. Нэг богино хугацаанд бүгдийг алдсан. За яагаад алдаг гэдэгт анализ хийгээд үзсэн. Шинжилгээний хувьд бол болохгүй байна гэдгийг ойлгосон. Тэгээд шинжилгээний хувьд маш олон одоо хүмүүсийн хичээлүүдийг үзсэн. Гадаадын одоо мундаг гэж боддог хүмүүсийн хичээлүүдийг үзсэн. Дотооддоо бас маш олон тухайн үед хичээл заадаг хүмүүсийн бүхэл хичээлүүдийг худалдаж аваад үзсэн. Гэтэл надад бол ахиц дэвшил нэг байхгүй байгаад байсан. Тэгээд яагаад ахиц дэвшил байхгүйсэн бэ гэвэл маш олон төрлийн мэдээллүүдийг маш богино хугацаанд ингээд авчихсан. Тэгээд яг аль анализыг нь хийх, аль нь зөв ажиллаад байгаа юм, аль нь надад болохгүй байгаа юм бэ гэдэгтээ илүү төлөв анализ хийж чадахгүй. Зөвхөн одоо мөнгө болохын төлөө, ашиг болохын төлөө алийг нь хийх үү гэдгээ шийдэхгүй зөвхөн л мөнгөний төлөө яваадсан байгаа юм. Тэгээд тухайн үед бол ялтчгүй мөнгөний одоо нөгөө санхүүгийн чадамжгүй болоод ээжээсээ 5 саяын цалингийн зээлийг бол авахулж агаад хийжсэн. Тэгээд бас судалгүй бүгдийг шатаасан. Гэх мэтчлэн ингэж яваад санхүүгийн зах зээл гэдэг зүйл маш хэцүү байна гэдгийг л одоо ойлгосон да. Яг тухайн үед нэлээд алдагдал үлээх үедээ болждг юм билүү гэж нэлээд бодож ирсэн. Тэгээд мөнгө байхгүй, санхүү байхгүй. Тэгээд хамгийн дотныхоо үнээс одоо зээл аваад бүгдийг алдчихсан. Тэгээ итгэл үнэмшил байхгүй. Тэгээ яг яах вэ? Би яагаад энэ зүйлийг хийсэн? Тэгээд мэдлэг байгаад идэг. Тэгээ багадаа уг математик физик олимпиад тогтмол явдаг. За би чинь бас ээжгүй математикийн ойлголттой гэдэг ийм мэдлэг байгаад идэг. Гэтэл бодит зах зээлд хичнээн математикийн ойлголттой санхүүгийн мэдлэг сайтай ч гэсэн энэ зах зээлд ингээд ахиц дэвшил байхгүй хамаг юмаа тавиад дуусчихсан. Ийм л одоо цаг үетэй тухайн үед бол тулсан л та. Тэгээд ажил олж хийж үзсэн. Ажил хийгээд нэг 7 хоног хийгээл болсон байт юм аа. Яагаад чинь тухайн үед нэг салинг нь одоо голоод те. Тэгээд валютын зах зээлийг хийдэг хүмүүсийн хувьд давуу тал болон сул талууд маш их байдаг. Ялангуяа давуу талуудын хувьд тэгэхэд хаанаас хамаагүй хийдэг. Магадгүй зөв системтэй зөв ажиллаж чадвал өссөн хэмжээнийхээ санхүүгийн чадамжийг бий болгож чаддаг. Сул талын хувьд гэвэл нөгөө юм тухайн үед миний хийдэг байсан одоо хийжсэн ашиг юмнуудаа бодоод яг ажил хийх гэдэг тэгэнгүүт нөгөө цалингаа голоод эхэлдэм байх лээ. Тэгээд яг тухайн үед бол надад одоо би олж ирсэн сэтгэл зүй болон сэтгхүй бол яг тийм байсан. За би энэ цалинг нэг тэтгэн цаг суугаад хийчиндэ гэдэг. Гэтэл бодит байдалд яг нөгөөхөө хийж чаддгүй те. Ингээд яг 7 хоног ажиллаад тухайн ажлыг бол болсон. Тэгээд за би энэ алдагдлыг бол те энэ одоо зээлийг би бол энэ зах зээлээс л төлөх юм байна гэд. Тэгээ буцаад судалгаа хийж эхэлсэн. Нэлээд судалгаа хийсэн. Валютын зах зээлд анализ хийгээд бактест гэдэг зүйлийг бол маш олон жилийн датаг нь авч хагаад маш олон жилийн хугацаанд бол хийсэн. Тэгэл нэг мэтгэд өглөө, нэг мэтгэд шөнө, тэгэл нэг мэтгэд имлэгт те гэх мэтлээ яг л ийм л системтэй маш олон жилийг бол үзсэн. За ингэж явж байгаад валютын зах зээл гэдэг чинь маш энгийн зүйл юм байна. Би маш их олон зүйлийг судлах тусам илүү их ашиг хийнэ гэдэг ойлголт энэ зах зээлд байдаггүй юм байна гэдгийг бол маш сайн ойлгосон. Тэгээ энэ техник шинжилгээ гэдэг зүйл бол нэг хэсэг юм байна. Үүний цаана бол те. За нөгөө сэтгэл зүй
зөв систем, зөв дадлууд, мөнгөний менежмент, сахилга бат аливаа нэгэн бизнесийг, уламжлалт бизнесийг хийхэд бид бүхэн нэг 5 жилийн хугацаанд одоо алдагдaltaй ажиллаж байгаа ч гэсэн тууштай байгаа 5 жилээс дээшээгээ тухайн бизнес ашигтай ажиллах магадлал нэмэгддэг гэж бол одоо судалгаанууд үзсэн байдаг те. Яг үүнтэй ижилхэн валютын зах зээл ч гэсэн эхлээд одоо хүмүүс ингээд алдагдaltaй ажиллаад эхлэнгүүд болчдөг. Тэгээ миний хувьд ч гэсэн яг болиё гэдэг хүнд хэцүү үеийг бол туулж ирсэн. Гэхдээ за тууштай байсныхаа хүчинд бол яг энэ алдагдал бүх юмнуудаа бол нөхөж чадсан. Тэгээд яг миний тухайн үед яг энэ бууж үгүй байх үндсэн шалтгаан юу байсан бэ гэвэл тэгээ хүн яг асуудалтай болсон үедээ яг тухайн асуудлыг даван туулахын тулд маш их хичээдэг юм байна лээ. Тэгээ маш их хичээдэг юм байна лээ. Тэгээ маш том золиосуудыг хийж чаддаг юм байна лээ. Тэгэл энэ одоо бүх асуудлыг даван туулж чадсан да. За яг миний хувьд гэвэл яг одоо ингээд бодоход би нэг эхний 5 жил бол хасагтай явсан байгаа юм. Яг одоо ингээд бодоход яг 5 жилээс хойш хугацаанд би бол одоо ашигтай ажилласан гэж бол хэлнэ. Тэгээ ингээд бодонгууд нөгөө нэг уламжлалт бизнес хийдэг тэгээд ижилхэн бохгүй бид ингээд эхний 5 жилдээ хасагтай ажилтгтай ижлээ. Тэгэнгүүт 5 жилээс хойшоо би яагаад ашигтай ажиллаж эхэлсэн бэ гэж хэлвэл ашигтай ажиллана гэдэг тэгэнгүүт яг богино хугацаанд одоо нэг эхний 7 хоног нэг цөм ашигтай ажиллаа. За магадгүй нэг 50,000 ногоон тий Монгол мөнгөнд одоо нэг 170 сая ашиг хийгээл. Энийг ашигтай ажилтдаг гэж хэлэх үү? Эсвэл одоо юм тогтмол цаг хугацаанд тогтмол ашиг татаж ингэж явах уу гэдэг зүйлийг одоо аваад үзэнгүүт миний хувьд яг 5 жилээс хойш ашигтай ажиллаж эхэлсэн гэж хэлээд байгаа хугацаанд богино хугацааны ашиг биш тогтмол ашиг татдаг, тогтмол өгөөж авдаг болсон цаг хугацаа байхгүй. Түүнээс яг наан нь бол ингээл нөгөө цөм ашиг хийгээл ингээл цөм дээшээ өсөв банс буцаагаал бүгдийг алчдаг тий. Яг л ийм байсан. Тэгмүүд яг тухайн үедээ цөм ашиг хийх үедээ миний боддог байсан бодол. За би бол одоо ашигтай ажилчлаа та гэж боддог байсан. Гэтэл буцаагаад нөгөөхөө алдчихдаг тий. Ашиг татаж чаддгүй. Яг бодит одоо нөгөө юм худалдаж авч чаддгүй. Тэгээл нэг хоосон мөнгө, хоосон тоо юуны төлөө яваад байгаа. Цөм ашиг хийдэг. Сэтгхүүдээ нэг юм бүүн одоо мөнгө боддог тий. Тэгээл нөгөөхөө буцаагаа алдчихдаг. Нэг ийм л байсан тий. Яг одооний нөхцөл байдалд бол тогтмол ашиг хийгээд түүнийгээ татаад яг ингээд явж байгаа нь санхүүгийн хувьд ч илүү ахиц дэвшлиг бий болгож байгаа юм. Тэгээ сэтгэл санааны хувьд ч илүү тайван болж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө хүмүүсийн хувьд ингээд ажиглаад байхад ихэнх хүмүүс эхний 7 хоногтой ч юм уу ингээд ашигтай ажиллах үедээ за магадгүй эхний 30 хоногтой ч юм уу ашигтай ажиллах үедээ нөгөө ашигаа татаж чадахгүй буцаага бүгдийг алддаг ч юм уу те. Тэгээд нэг юм яг тийм ашигтай ажилдаг хүмүүсийн сэтгхүүд юу суучдаг юм бэ гэвэл за би нэг ашигтай ажиллаж байна да. Тэгээ ашигаа татаж чаддгүй. Нэг ингээл яваад идэх гэсэн үг. Тэгээд эцсийн дүндээ яадаг юм бэ гэвэл маш их цаг хугацааг алдсан байдаг, маш их боломжуудыг алдсан байдаг, мөнгө санхүүгээ алдсан байдаг. Тэгээд эцсийн дүндээ данс насахтай, эсвэл дансаашtaасан те. Ийм л байгаад идэх гэсэн үг. Тэгээд миний зүгээс шууд нэгтгээд хэлэхэд ашигтай ажилдаг хүн гэж яг хэнийг хэлэх юм бэ гэвэл мөнгөний менежменттэй, сахилга баттай, тогтмол ашиг татаж чаддаг ийм л хүнийг хэлж байгаа. Тэгээ ийм болсон одоо би бол нэг эхний 5 жил бол байнга ашигтай явсан. За миний хувьд яг энэ ашигтай ажиллаж эхэлсэн цаг хугацаанаас хойш бол энэ агсан шатны хичээлийг бол нэлээд олон хүмүүс заасан. Тэгээд маш олон хүмүүст бас юм анализ хийгээд үзсэн. Тэгээд би ч гэсэн хувьдаа бас анализ хийж үзэж байгаа. Яагаад одоо ашигтай ажиллаж эхэлсэн үндсэн шалтгаан юу байсан бэ гэдэгтэй тийм. Тэгээд ингээд бодонгууд яг ашигтай ажиллаж эхэлсэн шалтгаан бол зөв систем, зөв дадлаг байна. Тэнгүүд ихэнх хүмүүсийн хувьд ингээд ажиглангууд анханасаа нөгөө нэг зөв системээ тавьж чадаагүй. Одоо жишээ авъя л да нэг юм тамхи татдаг хүн байлгаа ботход одоо манай найзууд байдаг байхгүй тамхи татдаг. Тэгээ тамхиа болиё гэж яваад идэг бүтэн жил татчихсан яваад идэг. За одоо л яг болиё гэж идэг дахиад татаа яваад идэг. Энэ яг юу болцсон юм бэ гэвэл тухайн хүн дадал болсон гэсэн. Ингээд санаандгүй татдаг, санаандгүй бий болгодог тийм. Өглөө болгон хүн босоо шүдээ угаадаг. Энэ бол хүний хувьд бас ялгаагүй дадал واخгүй. Тэгэнгүүт нөгөө анханасаа валютын зах зээлд хүмүүс судлахтаа миний хувьд зөв систем, зөв дадлыг суулгаж чадаагүй улмаас би 5 жилийн хугацааг алдсан үндсэндээ.
Гэтэл яг энэ эхэлж байгаа хүмүүс зөв систем, зөв дадлыг хүн суулгачингууд яаж байгаа юм бэ гэвэл анханасаа энэ тамхи татах чинь болохгүй зүйл шүү, муу шүү те. Энэ дадлыг чи суулгаж болохгүй. За чи шүдээ уугаа. Эсвэл одоо зөв дадлууд юу байдгийг те. Энэ зөв дадлуудыг хүн суулгачингууд яах юм бэ гэвэл нөгөө ашигтай ажиллах цаг хугацааг хамаагүй илүү товчилж өгнө гэсэн үг. Тэгэхгүй болонгууд ихэнх хүмүүсийн хувьд нөгөө за валютын зах зээл гээл тэгэнгүүт богино хугацаанд хэмжээний ашиг олдог гэдэг ийм бодлого тэнгүүтэл юу хамаагүй те систем байхгүй, төлөвлөгөө байхгүй, зөв систем, зөв дадал байхгүй. Шууд хийгээл хамаг мөнгө алдаал тэгээ алдангуудаа дахиад алдагдлаа нөхөн гэж хийгээл дахиж алдаал одоо асуудал үүсгэсэн. Асуудлаа шийднэ гэж хийгээл илүү том асуудлыг үүсгэл ингээл яваад идэх байхгүй. Тэгээ нөгөө асуудлыг шийднэ гэд хийдэг хүмүүсийн ихэнх нь яадаг юм бэ гэвэл асуудлаа шийдэж чадахгүй маш том асуудлыг үүсгэж идэг. Тэгээд яг тухайн үедээ асуудлыг их том асуудлыг үүсгэж хүн бодно. Бодоод би яг юу хийчих вэ гэж бодох үедээ маш их цаг хугацааг, маш их зүйлийг алдсан байж идэг. Буцаага цаг хугацаагаа энэ цаг хугацааг нөхөе гэдэг тэгэнгүүт нөхөх боломжгүй болсон байна. Ингээд нөгөө айдас одоо сэтгэл зүйн том асуудлууд үүсэж эхэлчихдэг л дээ. Тэгэнгүүт анханасаа бидэд энэ нэг хазгаа гიშихгүй зөв систем, зөв дадлыг л хүн суулгачих юм бол богино хугацаанд ашигтай ажиллах боломж магадлал хамаагүй ихсэн. Миний хувьд алдсан хамгийн том алдаа бол зөв дадлыг суулгаагүй улмаас маш их цаг хугацааг алдсан, маш их боломжийг алдсан, маш их мөнгө санхуг алдсан дээ. Тэгээд одоо миний хувьд ингээд маш олон хүмүүст ингээд хичээл заахад их одоо ажиглагдчихж байгаа зүйл нь олон жил валютын зах зээлийг хийж гисэн хүмүүст хичээл заах, шинэ хүмүүст хичээл заах маш том ялгаатай. Олон жил валютын зах зээлийг хийгээд ийм зөв систем, зөв дадлыг суулгаж чадаагүй хүмүүс яадаг юм бэ гэвэл алдагдал үйл хийж гисэн хүмүүс байдаг. Энэ хүмүүс цоошин зүйлийг заагаад өгөнгүүт нөгөө нь хуучин зүйл нь дадал болсон тул та хуучин зүйлээ хийгээд хинчэнээс яадаг юм бэ гэвэл салж чадахгүй алдагдaltaй яваад идэг гэсэн үг тийм. Шинэ хүмүүсийн хувьд шууд юм шинэ систем, шинэ зүйлийг суулгах чингод зөв системээс эхэлж байгаа тул та ашигтай ажиллах магадлал хамаагүй илүү байгаад идэг. Жохон сэтгэл зүйн талд нь ажиллаж байгаа. Ийм байдгаа гэсэн. Зөв дадал гээл тэгэнгүүт ингээд маш хүнд хэцүү эсвэл одоо ийм төсөөлөгдөхгүй тийм зүйл бол байхгүй маш энгийн дадал гэдэг зүйл чинь бол маш энгийн зүйл. Ялангуяа нөгөө одоо дадал гээл тэгэнгүүт subconscious mind-ийг судлах хэрэгтэй болчихно л та тийм. Тэгээд валютын зах зээлд сэтгэл зүй, мөнгөний менежмент, за тэгээ техник анализ, зах зээлийн шинжилгээ гэх мэт л одоо маш чухал зүйлүүд байдаг. Гэхдээ бас миний хувьд ингээд ажиглаад байхад хамгийн чухал зүйл нь бол энэ subconscious mind-ийг хүмүүс судлах хэрэгтэй юм шиг санагдаад байна. За энд нь болгонгуудаа зөв дадал байгаа юм, шунал айдас байгаа юм тий. За эндээс би нэг зөв дадлыг нэг товчхон танилцуулахад би өмнө яадаг байсан бэ гэвэл ингээл өглөө унтчих та ингээл нэг нүдэ аниастай тий. Нэг нүд аниастай за нэг коноп тавшаал мөнгө болчихно гэдэг ийм сэтгэхүйтэй шууд захиалга өгвөл мөнгө олно гэдэг ийм бодолтой захиалга өгвөл унтцдаг тэгэл мөнгө алдаад дуусчдаг ийм одоо үе надад зөндөө байсан. За эсвэл нэг суухтаа маш олон цаг суудаг. Хэдэн цаг хамаагүй суудаг тий. Тэгээд ингээд эцсийн дүндээ мөнгө алдаад дуусчдаг ийм үе зөндөө байсан. За тэгээд оолын түлхдэг үе цаг үе надад зөндөө байсан. Гэхмэчлээ энэ болгон надад яасан бэ гэвэл нэг мэтгэд дадал болсон байсан. Энэ бүгдийг халахын тулд маш их цаг хугацааг би бас золиослсон л та. Тэгмүүд яг зөв систем, зөв дадал гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэвэл хүн өглөө босоод сэтгэл санаагаа тайван болгоод захиалга өгөхийнхээ өмнө 5 минутын хугацаанд нүдээ ханаад бясалгал хийгээд бясалгал хийхдээ юу бодох ёстой юм бэ гэвэл би нэг тим хэмжээний ашгийг хийгээд хаана тим хэмжээний алдагдлыг хүлээгээд хаана гэдгээ хүн хамгийн ихэнд бодох ёстой. Ингээ бодцсон хүн яадаг юм бэ гэвэл одоо subconscious mind-тай кодолж штэ. Кодолцсон хүн яг тухайн алдагдлыг хүлээгээд хаадаг байхгүй. Яг тухайн ашгийг хүлээгээд хаадаг байхгүй. Тэгэхгүй болонгууд төлөвлөгөө байхгүй, систем байхгүй хүмүүс яадаг юм бэ гэвэл захиалга өгөөл захиалга нь ашигтай явж явах үед нөгөө төлөвлөгөө байхгүй хүн илүү их ашиг бодоод типигээ илүү дээш нь зөөж тавиал буцаад нөгөө захиалга нь типигээ зохихгүй доошоо унаад хасах хүлээх үед алдагдлаа хүлээж чадахгүй байж байгаа л тэгэл илүү том алдагдлыг хүлээх те. Ийм одоо асуудлууд бий болдог гэсэн. Тэгэнгүүт яг энэ нэг зүйлүүдийг бий болгочих хэрэгтэй. 5 минутын хугацаанд бясалгал хийх нь байна. За маш олон цаг суучлахгүй нь байна. За миний хувьд одоо ингээд зөв дадал болсон зүйл нь скальп гэхтээ би цаг 30 минутын хугацаанд л суудаг байхгүй дээдлэн. Тэгэнгүүт нөгөө нэг цаг дундаж хугацаанд цаг 30 минутын хугацаанд суухдаа яадаг юм бэ гэвэл анализээ хийгээл захиалга өгөөл ашгаа хийгээл хаачдаг гэсэн. Өмнө нь бол хэдэн цаг хамаагүй суучдаг байсан.
цаг 30 минутын хугацаанд одоо суухдаа бүтээмжтэй суудаг үстэй. Тэгээ энэ болгоныг л одоо ингээд хүн дадал болгочингууд нөгөө ашигтай ажиллах зөв систем, зөв дадал бий болчихно гэсэн. Тэгээ ихэнх хүмүүсийн хувьд нөгөө full time сууна гэдэг тэгэнгүүт бүх ажилдаа хаяад бүх зүйлээ хаяад тэгэл ингээд full time фокуслаад хэдэн цаг хамаагүй сууж идэг. Энэ нь бол эцсийн дүндээ бүтээмж байхгүй. Тэгээд сүүлийн үеийн судалгаануудыг ингээд уншаад байхад хүн нэг эхний 5 захиалга өгөхдөө их сайн ингэж фокуслаад өгд юм байна л та ингээд маш сайн фокуслаад хянамгаа 5-аас дээшээ захиалга өгөнгөд ихэнх хүмүүс гамблдээд эхэлчихдэг юм байна. Тэгээд хамгийн чухал зүйл бол тулаанд ялагдаж болно, дайнд амьдуулахын чухал. Тэгэнгүүт 5-аас дээшээ захиалгыг бол нээх өгөөд дэмий. За хамгийн чухал зүйл бол мэдээж хажууд байгаа хүмүүс дэмжих хамгийн чухал. Яг валютын зах зээлд их хэмжээний алдагдал хүлээж гисэн үед хажууд байгаа хүмүүс дэмжихгүй байвал итгэл үнэмшлээ улам илүү алддаг. Тэгээд мэдээж мөнгнөөс илүү хамгийн үн цэнтэй зүйл бол итгэл үнэмшил. Миний хувьд бол хамгийн чухал зүйл бол итгэл үнэмшил байхгүй тохиолдолд хүн ингээ ажиглаад байхад хинч биш болдго юм шиг санагдаад байна. Тэгээд миний хувьд валютын зах зээл гэдэг зүйлд бол би бол 100% итгэл үнэмшилтэй байсан, 100% итгэсэн. Тиймдээс надад ингээд хажууд байгаа хөндлөнгийн хүмүүсийн үзэл бодол нэг тийм чухал нөлөө болоогүй л дээ. Надад бол өчнөө олон хүмүүс хэлжсэн валютын зах зээл чинь бол скам, худлаа, наанаас ч ашиг болдог хүн байдгүй, ихэнх нь фейлдтэй. Наад зүйл чинь бол одоо тэгэл байхгүй болчихно цаг хугацааны хавцаа. Тэрхэмчлэн маш олон хүмүүс үгүйсгэж байсан. Гэхдээ миний хувьд бол итгэл үнэмшил гэдэг зүйл яг энэ зах зээл 100% байсан. Тэгээд эдийн засгийн ангийг төгссөн, яг энэ чиглэлийн одоо зах зээлийн одоо судалгаа юмнуудыг нэлээд хийсэн. Тиймдээ итгэл үнэмшлийн хувьд бол 100% байсан. Тэгээд маш олон хүмүүс үгүйсгсэн ч гэсэн би бол яг энэ зүйлд итгэл үнэмшил 100% байсан. Тэгээд магадгүй одоо яг саяны кейс надад бас нэлээд тохиолддог л та манай ингээд найз зөвхөн дэмжихгүй байна, хань ижил дэмжихгүй байна, найз нөхөд дэмжихгүй байна. Ингээд хэлээд байна те. Би ингээд нуугддаг, ийм байдаг, энэ зах зээлийг хийж байгаа гэдгээсээ нуугдаж идэг гэд. Гэтэл яг тийм итгэл үнэмшилтэй хүмүүс энэ зах зээлд ашиг хийх магадлал үнэхээр маш бага байхгүй. Яагаад вэ гэвэл одоо найз нөхдөдөө хэлхээсээ ичж байгаа тийм сэтгэл зүйтэй итгэл үнэмшилтэй байна гэдэг бол валютын зах зээлд итгэл бага байна. Тийм үү яаж энэ зах зээлээс ашиг хийх юм те. Итгэл үнэмшлээ мэдээж нэгэнт аливаа нэгэн зүйлийг хийж байгаа тохиолдолд золиос гэдэг зүйл заавал байх ёстой. Тэгээд энэ бол зах зээлд алдан ноонно. Тэгээд алдж байгаа үедээ айц зүгтдэг, авж байгаа үедээ би хамгийн мундаг гэдэг биш те. Тэгэл итгэл үнэмшилтэй тууштай, сахилга бодтой явах л одоо хамгийн чухал та. Би хамгийн сүүлд гадаадд байхдаа нэг 100,000 USD-г 1 сая USD болгох челленж хийгээд. За тэгээд энэ челленж маань эхний 7 хоногт 80,000 USD хийгээд пүү те. Би чинь бас үндсэндээ дансаад авалчиж байгаа байхгүй 80% ашигтай. Чад чинь дахиад шинэ 7 хоногт нь би 100,000 USD хийгээд нийтдээ би 180,000 USD ашиг хийдэг байхгүй. Тэгэл нөгөө нэг 100,000-ын чинь дансан 180,000 USD ашиг хийцэн 1 сая болгоно гэдэг би тавьсан хүнд чинь тэгэл энэ хүнд санагдаал. Дахиад итгэл үнэмшилтэй автал дахиад хийсэн. Хэдхэн минутын хугацаанд 70,000 ног алдчихтэй. Тэгэнгүүт нь дахиад нөгөө 70,000 нөхөн гэж байгаа дахиад хийсэн чинь дахиад 70,000-ыг алдаад нийтдээ 140,000 USD-ийн алдагдал хүлээждэг байхгүй. Тэгээ алдагдал нь Монгол мөнгөнд бол нэг 500 саятай үүсэх хэмжээний алдагдал. Яг эцсийн дүндээ яг 100,000-аас эхэлсэн данс 180,000 USD болоод ашиг нь 180,000 USD байсан. Тэнд байгаа 180,000 USD-г ашигасаа 140,000 USD-г алдсан л та. Гэхдээ богино хугацаанд 140,000 USD-г алдсан тул та надад сэтгэл зүйн хувьд маш хүнд санагдсан. Тэгээд тухайн үед бол би сошиал медиагаас холдсон. Одоо магадгүй намайг яг тухайн үед алдагдал хүлээж явах үед үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа бах те. Хэцүү санагдчихсэн. Тэгээд итгэл үнэмшлээ алдсан. Тэгээд би сая нөгөө итгэл үнэмшил гэдэг зүйлийг хэлээд байгаа нь хамгийн мөнгнөөс илүү чухал зүйл яг итгэл үнэмшил юм байл. Тэгээд итгэл үнэмшлээ алдсан хүн яадаг юм бэ гэвэл хичнээн данс нэмэх байгаа ч гэсэн итгэл үнэмшлээ алдсан хүн итгэлгүй болчихдээ бэл. Ингээл тухайн үед бол их л хүн санагдсан да. Тэ. Тэг яг миний хувьд тухайн үед бодогдсон бодол юу байсан бэ гэвэл нөгөө чаддаг гэдэг хүн би яг чадж байгаа мó гэдэг бодлыг дээж эхэлсэн. Яг би чадаад байгаа юм. Тэ. Уг нь нэмэгтэй. Гэхдээ яг тийм бодлоодыг тэгээд нэг хэсэг
их хэцүү байсан. Тухайн үед бол би чинь тэгээд нөгөө IELTS-д бэлдэжсэн. Одоо хичээл мөчөл бүх юмаа таслаад, битүү унтаад хэсэг унтахаа болоод, хоол идэхэ болоод, тэгээд нөгөө хүн чинь унтахаа болоод олон цаг болчихгод гүлийгээд, тэгээд гүлээсэн хүн яах юм бэ гэвэл нэг унтахтаа дэлб унтаад, яг л нэг юм хэд хоног хоолоо идэхгүй, маш их жин аяа, сэтгэл санааны хувьд хэцүү болоод, нүдний доотлол хөвгтүүе татаад, тэгээд хүний нутагт хоол хүмсэн болж өгөхгүй, тэгээд нөгөө сэтгэл санааны хувьд итгэл үнэмшил маш их хүнд хэцүү болсон хүн бие өвдөөд, эмнэлэгт нь очиж баахан эмчлүүлгээд, яг нэг тийм цаг хугацаа хүнд авсан л та. Тэгээд тухайн уналтын үед яг нэг юм хүнд хэцүү үеийг даваад, гэхдээ миний хувьд яг юу гэж бодсон бэ гэвэл за өвгцэн биш тэл гэж бодсон байхгүй. Тэ? Валютын зах зээл угаасаа л юм байдаг. Алддаг, ондог. Гэхдээ бууж өгж болохгүй. Тэгээд дахиад хийсэн. 80,000 USD-ийн ашигыг нэг шөнө хийсэн. Энийг бол public channel-д өгж байгаа, public ID болж байгаа хийсэн тэ. Тэгэд ингээ бодонгууд угаасаа валютын зах зээлч байна уу, альва нэгэн зүйлч байна уу, бид хизээж бууж өгж болохгүй байна лээ. Уналт гэдэг зүйл бол амжилтын үндэс юм байна лээ. Тэгээд зөв одоо системтэй зөв зүйлийг хийж байгаа тохиолдолд бид бүхэн бол хизээ нэгэн цагт энэ зүйлийнхаа шимийг бол өгөөжийг бол аавна гэдэгт бол би бол 100% итгэл үнэмшилтэй байдгаа. Тэгээд магадгүй яг одоо та те яг энэ бичлэгийг үзэж байгаа хэд алдаад, итгэл үнэмшлээ алдаад, санхүүгийн асуудалтай болоод, хамгийн дотны хүмүүсээс мөнгө зээлээд, баахан зээлийн асуудалтай болцсон ийм хүмүүс байж магадгүй. Яг одоо болий, би юугаа жинийхээ буугаад өгье, тэ яах гэж энийг ингэж одоо олон жил хий гэж бодож байгаа хүмүүс үж магадгүй. Гэхдээ нэг л зүйлийг хэлэхэд бол бууж өгж болохгүй шүү. Тэгээд агуу том уналт бол агуу том амжилтын эхлэл байдаг гэдэг зүйлийг л байнгын бодож явах хэрэгтэй. Тэгээд алдагдал хүлээж байна л гэдэг зүйл бол танд илүү том боломж байна л гэсэн үг. Тэгээд тууштай байх хэрэгтэй шүү л гэж л. За яг уналтын үед бол манай community-гийн гишүүд маань бол намайг 100% дэмжсэн. За багшаа та чадна те та ийм. Тэгээд яг энэ зүйлүүд надад маш том нөлөө болсон л та. За би ч одоо те энэ олон жилийн хугацаанд ингээ явахдаа энэ зах зээлийг одоо л хийж чадахгүй бол хизээ хийх юм бэ? Энэ олон хүмүүсийн өмнө одоо те энэ олон хүмүүсийн итгэл үнэмшил байж байна. Би одоо л хийхгүй бол болохгүй шүү гэдэг ийм нэг зүйлийг бас авсан. Гэхдээ алдагдал бүлээх миний үндсэн шалтгаан бас юу гэсэн бэ гэдэг гэвэл за өмнөх сэдвийг нэг халтгаан явуучих. Тавчхан танилцуулчих. Би нөгөө бүх юм нээлттэй явсан байхгүй. Бүх дансаа нээлттэй. За та хэд үзээд миний цаг хаалга бүгдийг дагаж болно те. Тэгээд тухайн үед намайг бүүм ашиг хийх үед дагаад ашиг хийсэн хүмүүс зөндөө байдаг. За тэгэнгүүт бүх юм нээлттэй явчихгууд яасан бэ гэвэл за би бол шууд нөгөө бусдад танилцуулахын төлөө яг сүүлийн нөгөө захиалгуудыг нээж эхэлсэн. Энэ маань том алдагдал болоо 140 мянган USD-ийн үндсэндээ алдагдлын шалтгаан болсон гэж би яг одоо бодоод байгаа юм. Тэгэнгүүт яг тухайн алдагдлыг одоо хүлээчээд би бүх одоо нөгөө дансныхаа нууцыг бүх юмыг солиод хаагаад тэгээ яг вакуумжаад хийсэн. Тэгэхдээ 80 мянган USD-ийн ашигыг нэг шөнө хийсэн. Энэ маань юу гэлж байгаа юм бэ гэвэл та бүхэн маань бусдын төлөө биш те яг дотоод хүн яг би энэ зах зээлээс өгөөж авах ёстой гэдэг нэг ийм дотоод хүнтэйгээс ойлголцож хийх ёстой байна лээ шүү. Тэгээ яг сүүлд миний хад ашигтай ажилтдаг болсон шалтгаан гадаад одоо үзмж гадаад зүйлд илүү ач холбогдол өгөх биш. Яг дотоод хүн лүүгээ илүүсэн өнгийгээд тэгж жагаад одоо энэ зах зээлд илүү сайн одоо сахилга баттай гэж амжилт үзүүлдэг юм лээ гэдэг зүйлийг ойлгосон. Миний тухайн үед алдагдлыг хүлээгээд буцаад нөгөө комбек хийсэн шалтгаан бол мэдээж гадны хүчин зүйлүүд бол нэлээ их байсан. Хамгийн чухал, хамгийн том нөлөөсөн зүйл бол дотоод хүчин зүйл буюу дотоод хүн байсан. Дотоод хүнээ илүү сайн ойлгосон. Би яг юу үсдгийг, юуны төлөө явдгийг бэ гэдгийг бас илүү сайн ойлгож өгсөн тийм. Тэгээд алдагдал хүлээж байгаа хүмүүс ч гэсэн яг дотоод хүнтэйгээ илүү сайн бас ойлголцох ёстой юм байна лээ. За миний хувьд энэ өвтгийн чаналыг бол ажилуулад маш олон жилийн хугацаа болж байгаа. Энэ олон жилийн хугацаанд үнгүй мэдээллүүдийг маш олон хүмүүс түгээсэн, өгсөн. За бусад хүмүүст бас энэ санхүүгийн мэдлэг түгээх ажлуудыг бас ивент итгэж ажилласан. Тэгээд яагаад энэ зүйлүүдийг одоо ивент итгэж ажиллаад байгаа юм бэ гэвэл Монгол хүмүүсийн санхүүгийн зах зээлд нэг ч гэсэн
одоо төвшин ахаад санхүүгийн чадамжаа одоо бий болгосоо гэдэг ийм л одоо өсөлт тэмүүлэлттэй энэ олон үйл ажиллагаануудыг би бол хийж байгаа. Тэгээ сая ч гэсэн үнэгүй хичээлүүдийг одоо заагаад танилцуулаад заагаад явж байна те. Одоо тухайн үед бол нэг судалгаа бүгдсэн 5,000 хүмүүс байсан. За энэ чэнэс нэг 70% нь бол одоо манай үнэгүй хичээлд суугаад явж байна. За тэгэнгүүт яг үүнтэй ижилхэн би бас энэ за би та хэд маш товчхон танилцуулахад энэ админ гэдэг нэг хүн доошоо маш олон хүмүүс ингэж дагуулдаг бас ийм талын зүйл байдаг. Энэ маань юу хэлж байгаа юм бэ гэвэл та валютын зах зээлийн мэдлэггүй ч гэсэн ойлголтгүй ч гэсэн олон жил судалж байгаа, олон жил хийж байгаа, алдаж оноод үзсэн мундаг хүмүүсийг дагаад дансаа одоо танд нэг 100 US за нэг 1000 US-ийн данс байлгаа бодонгууд 1000 US-ийнхаа дансыг та шууд дагуулад ашиг хийх боломжтой ийм зүйл байдгаа гэсэн. За тэгээ би энийг бол бас хийгээд нэг хэдэн 7 хоногийн цаг хугацаа боллоо. Энэ хугацаанд бол ашигтай ажилласан, заавас уналттай байсан цаг үе бол байгаа. Яг эхнээс нь ахуулаад дагсан хүмүүс бол мэдээж ашигтай байгаа. Яг дунд хэсэгт нь дагсан хүмүүс жоохон алдагдalуулсан тохиолдлууд байгаа гэсэн үг, алдагдalтай явж байгаа тийм. Тэгэнгүүт энэ маань юу гэж байгаа юм бэ гэвэл одоо тухайн мундаг хүмүүсийг та бүхэн маань дагаад ашигтай ажиллах үед нь ашигтай ажиллана, алдагдaltaй ажиллах үед нь ашигтай ажиллана. Тэгээд мэдээ алдагдaltaй ажиллах үед нь алдагдaltaй ажиллана. Мэдээж валютын зах зээл гэдэг зүйл дан ганц ашиг байдаггүй. Үүний цаана алдагдал гэдэг зүйл бол байнгын дагаж явдаг. Хүн байнгын нэмсгэлдэггүй шүү дээ тийм. Хүн нэмсгэлдэггүй. Яг үүнтэй ижилхэн байнгын ашиг гэдэг зүйл бол энэ зах зээл байхгүй. Тэгээд аливаа нэгэн зүйлийн балансыг олох хамгийн чухал. Тэгээд та бүхэн ч гэсэн одоо валютын зах зээлийг судалж байгаа, эхэлж байгаа хүмүүс байвал, ойлголттой хүмүүс байвал одоо мундаг хүмүүсийг дагаад ашиг хийх бас юм боломж байдаг шүү. За миний хувьд гэвэл одоо 700 US-ийг анх депозит хийгээд тэгээд үндсэн ашиг маань бол нэг 700 US-ийг ашиг буюу үндсэн дансаа бол нэг даблдчихсан явж байгаа. Тэгээд эхэлсэн хүмүүс яг анх эхлээд дагсан хүмүүсийн хувьд бол мэдээж ашигтай явж байгаа. Яг дунд хэсэгт нь дагсан хүмүүс бол жоох алдагдaltaй явж байгаа гэсэн үг. За тэгээд валютын зах зээл гэдэг зүйл байнгын ашиг гэдэг зүйл байхгүй шүү гэдгийг дахин хэлье. Миний хувьд анх бодохдоо за энэ зүйлийг ч бас нэлээд олон жил хийсэн мундаг хүмүүс хийдэг юм байна гэдэг ийм бодолтой байсан. Гэтэл бас үгүй. Та бүхэн одоо магадгүй валютын зах зээлийг судалж байгаа мундаг залуучууд Монголд бол маш их бий болж байна те. Энэ залуучууд одоо валютын зах зээлийг цаашдаа судлаад явъя гэж бодож ивэл та бүхэн одоо яг надтай ижилхэн админ гэдэг зүйлийг бол хийх боломжтой. Одоо нэгсэндээ та админ болоод олон хүмүүсийг дагуулад олон хүмүүс нэг талдаа буян болно, нөгөө талдаа валютын зах зээлээс тогтмол ашиг хийн таны санхүүгийн чадамж ч гэсэн илүү сайн нэмэгдэнэ гэсэн. Тэгээ маш олон залуучууд бас энэ зүйлийг хийгээд Монгол санхүүгийн зах зээл нэг төвшөнд дахиасаа гэж бол чин сэтгэлээс өсөж чинь. Тэгээд зах зээлийн нийгмийн хамгийн том давуу тал бол мэдээж энэ зах зээлийн нийгмийн хамгийн том давуу тал бол эдийн засаг өсдөг те. Яг үүнтэй ижилхэн зах зээлийн нийгмийнхаа дагуу илүү олон залуучууд энэ зүйлийг бас хийгээсэй гэж бол хүсэж байна. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.